Орой минь. За. Нэг сэдвээ дахин давтаж байгаа. Тэгээд өөр гоё сэдвээр ярих хэрэг одоохондоо чадвар өрөхгүй байгаа. Тийм болохоор байгаа сэдвэрэл дахин ярихаас өөр сонголт алга. За тэгээд нэг юм айгуу сайн ухаарсан. Нууны 48 дугаар дотор байгаа шүү дээ. Хүмүүс ер нь яагаад юм өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун биш юм бэ гэдэг тухай шүү дээ. Өдөр жишээ надад ч самаатай. Нэг царайлаг биш, нэг ухаантай ч биш, нэг мөнгөтэй биш. Тэгээ олонний танилж биш. Тэгээд сонирхолтой ярдагч биш. Гэхдээ юмцсан шантрахгүй хичээж байгаа. Яагаад гэх юм бол ил гомдлох, далд гомдлох хоёр төрлийн гомдол байдаг байхгүй юу? Тэгэхээр надад бас далдуур гомдломоор санагддаг тиймэрхүү зүйлс зөндөө байдаг. Тэг ингээд өөрийгөө царайнтай сэтгэл готрох ч юм уу амьдрал байгаа байдалтай бүх зүйлтэй сэтгэл готормоор зөндөө байдаг. Гэтэ бүр болчмоор, хайчмаар өдрөд хүм болгонд байдаг штеп. Тэг бүр хамгийн томороо бол энэ хоруугаас буцчмаар санагддаг өдрөд хүм болгонд байдаг. Надад ч гэсэн зөндөө байсан. Байсан гэж яагаад өнгөрсөн цаг дээр хэлж байгаа юм бэ гэхээр олон зүйлсийн тухай ойлгоогүй байсан гэсэн үг. Тэгээд нэгдүгээр болохоор миний амьдрал ганцхан миний амьдрал биш юм байна. Бас өөр хүмүүсийн хувьд ч гэсэн үнцэнтэй юм байна. Намайг бас хайрладаг, найз нөхөд, гэр бүл тэгээ үнцэнтэй зүйлс зөндөө байд юм байна. Тийм болохоор би тэр хүмүүсээ бодсон ч гэсэн тийм сонголт хийж болохгүй байна гэдэг зүйлийг ойлгосон. Хоёрдугаар талаар заавал хоёрдугаар дасгал гэлтгүй 6 дугаар дасгал дээр байдаг штэ. Юунд ч үл ажиллах гэдэг нэг тийм чадвар байдаг те. Ямар физик бит болоо өвчин зовлон дийлдэхгүй хэмжээнд хүртлээ. Би мохото дасгалжуулж байна гэсэн үг. Одоо яг тулааны урлагийн мастер шиг болно гэсэн үг л те. Ямар цохилт авсан гэмтэхгүй, ямар ч амар аюултай нөхцөл байдалд орсон амьд гарч ирдэг. За эсвэл тийм нөхцөл байдалд орохоос өмнө урьдчилан хаамжилж мэдэрч чаддаг те. Тийм чадваруудтай болохын тулд эхлээд эерэг байдал, хүч чадлаа бие дотроо зогслох. За бодол зүрхтгэлээ бидээ уях. За тэгээд нөгөөх нь болохоор эерэг байдал. За тэгээд мөн эдсээ бүгдийг угаа цэвэрлэх. Энгийн хүн, залуу хүн бол гайгүй. Гэтэ залуу хүнд ч гэсэн одоо энэ би үндсэн эс гэдгээс гадна илүү л эс үзэндөө байдаг. Энийг таргалт байдлаар илэрч болно тий. Уншил сурларсан арьс ч юм уу янз янзын байдлаар илэрч болно. Гэтэ тэр өвчмөл эсүүдээ багасгаад амьд эсүүдээ сэргийх бие махбодын нөхөн төржих чадварыг маш өндөр түвшинд авчрах буюу 5 дахь дасгал байгаа шүү дээ. Тэгээд тэр тэдгээр зүйлсийг сурсны дараа яг юу хэрэгтэй юм бэ гэхээр яг одоогийн миний ярьж байгаа тэр 6 дахь дасгалыг сурч болох боломжтой байдаг. Энийг болохоор би нэг одоо яг дасгал гэдэг зүйлээ маш өндөр түвшинд бүр улаарч хийдэг байх үедээ 2 3 удаан тохиолдолд мэдэрч ирсэн. Нэг нь болохоор би нэг хүн ер нь унаад бас бүтэн сэрхэргүй нэлээд юм өндрөөс газар руу унжсэн. Хөдөө ажиллаж байхдаа тэгээ тэндээс би бүтэн гараад бүтэн зүгээр ингээд хувцас өгөөд босоодсон. Лүк гэдэг нэг юм суд зогч байгаа юм шиг дотроос нэг юм дулаан юм зөөлх юм гарч байгаа мэдрэмж төрөөд. Тэр үедээ би өөрөө энд ажилт юм байна гэж бодож ирсэн. Гэтэ тэрнээс хойш тэгж нэг бас нэг хатар тодор мэдэрч байгаагүй. Гэтэ ирээдүйд болох ч байгаа нэг ослч юм уу те суугч байгаа машинд нэг онцгүй юм тохиолдох гэдэг санагдаад эсвэл хөдөө ямааргүй юм шиг санагдаад тэгээд эсвэл уртчилж ингээд нэмийг мэдрэх харах ч юм уу те тиймэрхүү байдлаар бас зуруус нэг тийм мэдрэмжүүд бас орж ирэх боломжтой байна гэдгийг л яг хөв хүн талдаа мэдэрч ийсэн. Чэн шиг гэдэг юм уу те яг номдор гарч байгаа чэн тэр тулааны урлагийн мастер урт наслын сүмийн багш шиг өөрийгөө цохиулаад тэгээд нэг бүрхүүл гарах хэмжээнд нь бол дадлгажуулж үзэж байгаагүй. Гэхдээ энэ ер нь бол дотоод хүч чадлаа нээснээр сүнсээ бидээ суулгаснаар дамжуулаад хүн юунд ч өртөхгүй болох тэр энерги бүрхүүлийг дотроосоо гаргаж ирэх юм уу те. За эсвэл өөрийнхөө энергийн биеийг нэвтрүү сурах боломж бол хүнд байгаа. Энэ бол үлгэрийн зүйл бол биш шүү. Харин тэр хэмжээнд нь биеэ дадлгажуулах гэдэг чинь жоохон сонирн зүйл байхгүй. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр хэлсэн шүү дээ. Одоо болохоор би дасгалаа нэг хийдгүү. Нэг тоотоор хийвлээ, 3-аар хийвлээ. Тэгэхээр ингээ баг байгаар л хийн. Өдөрт нэг унтахаас өмнө ч юм уу нэг бүгдийн нэг удаа ч юм уу хийх. Баг 2 минутанд хийч тийм үү? Тиймэрхүү цөөн тоогоор идэг. Гэхдээ залуучууд юу энийг хийх юм бол хэтрүүж хийх юм бол
Энэ бодиттой ертөнцөөс жоохон тасрах гэдэг. Энийг дахин хэлж байгаа. Тэгэхээр тийм мэдрэмж одоо надад ямар ч хэрэг байхгүй. Би зүгээр ингийн амьдрмаар байна. Энэ дасгалын тэр хойноогоо заавар зөвлөгөөнүүдийг л заавал дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн үг нэгдүгürt. Хоёрдугаар болохоор ер нь хүн бодиттой амьдралдаа эхлээ амьдрал сурсны дараа сүнслэг амьдралыг илүү хөөсөн дээр. Гэхдээ бодиттой амьдралаа таньж ойлгоогүй, амьдралыг хэрсүү хардггүй хүн Христос ертөнцийг ч гэсэн тэгж сайн эзэмдэж чадахгүй, иргэшээж чадахгүй байхгүй юу? Тэгээд дээрэс нь бид нэр аль ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Бид нар ингээд ууланд ганцаар амьдарч байгаа хүн биш. Тэгээд эсвэл нэг 21-р зуунд байгаа мөртлөө өнгөрсөн цаг үеийн хүмүүс шиг тэгж уул муул руу явж байгаа юм шиг амьдралыг энэ одоо хүмүүс тунд амьдарч байхад тэгж амьдарч болохгүй байхгүй юу? Одоо тэгтээ тэгж амьдардаг хүмүүсийн дүү байдаг. Хүмүүстэй харилцаж чаддгүй, өөртөө итгэлгүй, сул дорой. За тэгээд бусдаас зайгаа барьдаг тиймэрхүү хүмүүс зөндөө байгаа штэ. Тэгэхээр тийм амьдралаас болж жоохон татгалзах хэрэгтэй. Харин хоёр тохиолдолд би та нарыг өндөр тоогоор хийж болно гэсэн шүү дээ. Нэг нь болохоор хайртай дотны хүний алдах үед хүн угаасаа зэрэгэлдээ ертөнц рүү ингээд бүх оюун ухаан зүрхтгэлээрээ татагддаг үед байдаг. Тэр үедээ бол олон тоогоор хийж болно. За миний тухайд болохоор 108 тоогоор хийжсэн үед байдаг. Тэр үед бол яг аль жоохон хэцүү болчдөг. Унтаас 92 ойлгохгүй. Эсвэл ингээд энерги мэдрэмж хит их өндөр болчдөг. Яг тийм байдалтай яг хүмүүсийн дунд амьдрах бол жоохон хэцүү. Мөнгө одоо ажил хийж байгаа хавцтай тухайн хүмүүстэйг ингээд ойлголцох шаардлага гарч ирнэ. Тэнгуү тэр ядрын удаасар сонсогдно. Хүмүүсийн хөдөлгөөн удаашрна. За яг жоохон болохоор хэлэхэд бол нэг хар тамхи татсан хүн ямар хөө байдаг бол гэж төсөөлөн тиймэрхүү байдаг гэж магадгүй. Хэд өөр орон зайд орчдөг. Тэгээд инээгээл тий хүнтэй ойлголцсон, ингээ хүнтэй ойлгох боломжгүй юм шиг болчдөг гэдэг дүр төсөлтөн шүү дээ. Би болохоор өөр нэг хэрэгжилж байгааг. Тэр нь бол эсвэл юм сохтун хүн шиг ч юм уу болчдөг гэсэн. Ерөөл мөртлөө юм сохтун хүн шиг амар өндөр түвшний тийм хүмүүсийг удаашруулж харах ч юм уу нэг янз янзын тиймэрхүү байдал руу орох гэдэг. Тэр тийм байдалтай болтол нь бол дасгалаа хийгэрэггүй. Харин цөөн тоогоор хийх юм бол аюу гоё. Би ирч хүчээр дүүрнэ. Та ингэ ядар сүлддэг байсан бол ядар сүлдхаа болчихно. За тэгээд ер нь бол ер нь бол өвдөхөө болчихно. Одоо бид нар ч ер нь өвдөх хэрэггүй амьдардаг шүү дээ. Тийм. Монголчууд ялангуяа өвдөх хэрэггүй амьдардаг. Яагаад гэвэл бид нар төлөх өстэй зээл үзэндөө байна. Лиз үзэндөө байна. Хүж болохгүй. Өөр өвтөө өрөлдөж болохгүй. Өвдөх хэрэг байхгүй. Өвдөх шиг бол арай ч болж байгаа цалинцыг хүрхгүй. Яг үл нэг имлэгээр орох те улсын имлэгт үзүүлэх ямар байдаг лээ. За хувийн имлэгийн төлбөр ямар байлаа гэж бодоод үзвэл хүмүүс нэг ойлгоно. Монголын дундас цалин ямар байдаг лээ. Мөрөөдөл юу лээ те ингээд олон зүйлийн тухай бодоод үзвэл хүмүүс өвдөх хэрэггүй гэдэг ойлгоно. Тэгвэл өвдөх хэрэггүй болохын тулд энэ хүү энергийн чадруудыг л эзэмших хэрэгтэй. Хоёрдугаар энергийн чадруудыг эзэмших нь гүнээсээ өөрийгөө эдгэх хэцүү арга байхгүй юу? Энэ бол хүний эдгэдэг биш. Хүний дархлаа үнийг эдгэдэг. Тэгэхээр тэр дархлаага гүнээсээ дархлаа гэдэг зүйлийг ойлгох гэдэг нь гэсэн. Дархлаа гэдэг зүйл чинь юм бэ гэхээр зулаагаас энэ хөлийн уул руу чиглэсэн тэр урсгалууд энерги урсгал дотор энэ 7 хүрд маань өөрийн эргэн тойронд байгаа эд эсүүдийг сэргээх эргэтнүүдийг нөхөн төлжүүлэх чадвартай байдаг. Тэр эргэлтэн зогсохгүй бол эргэн тойрны эд эргэтнүүдэд байнга сэргээгээд байнга ингээд эрүүл сарвал байх боломжтой байдаг хгүй юу. Тэгэхээр ер нь бол яг тохируулаад ичих юм бол та мөнгө төлөхгүйгээр илүү төгс эрүүл мэндийн баталгааг олж авах, за илүү олон зүйлийг ойлгох, тэгээ ядар султгаа болох, оюун ухааны чадвар чинь өндөр болох, бие махбодын бас чадвар өндөр болох, тэгээ ядрал багтаа болох, цуцлал багтаа болох. Тэгээд яг зөв ашиглах юм бол тэр энерги хөргөлт, бэлгийн энерги хөргөлтийн засал бол яг допинг шиг л байхгүй. Допинг шиг тэгээ ядар цуцахгүй, нойр хөрөхгүй, барь чадaltaй болох тэр чадруудыг сөгдөг. Эсвэл оюун ухаан руу чиглүүлжүүл ингээ хүнийг тэгээ яг шууд Никола Тесла болгож өгдөгмаа, Элон Маск болгож өгдөгмаа гэхэд ямар ч гэсэн энгийн хүний баг ойлгохгүй зүйлийг маш олон зүйлийг ойлгож эхэлдэг. Илүү урт хугацаанд олон нүүдлээр харж бодож сэтгэх чадвар өгдөг байгаа. Хэрэгцсэн. Нэг зүйлээ дахин давтдаг дуушлаарэ. Яг л одоогонд ярих сэдв олдохгүй байна. Би бол нэг хүнтэй хамтарч юм ярэ гэж боддог байсан. Тийм үнэн нь олдохгүй байна. Тэгээд тэр болтол үүс ингээд өмнө ярьдаг гэсэн зүйлсээ ярьсаар байгаа л бичлэгүүдээ игээд тусгай да. Тэгээд ирсэн бүгд нь амжилтсан. Тэгээд нэг 10 минут бичлэгжсэн. Алтан цагаас хамслаад үтсэн бол тэр үтсэн хүмүүстэй бүгд нь баяр. За зөв юм шүү дээ.